За бүгдээ сайн байцгаана уу. За өнөөдөр React-ийн хичээл явж байгаа. Тэгээд тэрний дараагийн хэсгийг өдөр хийцгээе. За Certified Full Stack Developer хэлмэтгээр ороод тэгээд Front-end Libraries, React Fundamentals. За эхний бид онлайн зүйлсүүдийг хийсэн байгаа. За Build Reusable Mega Network гэхнээ. За энэ компонентууд хэрхэн ажилладаг? За энэ хүү одоо семинараар эхлээрээ дахин ашиглах боломжтой чиглүүлэх төр мөр хэсгийг хийж үзэх нэ. Navigation bar, image бүрэлдэхүүн хийж үзэх нэ. За эхлээд за тэнгууд энэ дээр дарсан байна. Календар гэдэг ингэж байна тий. За тийм байна. За энэхнээс нэг хийгээд үзье. За функционал бүрэлдэхүүнийг бүгдээр хэрэгжүүлж үзэх болно гэдэг чинь. За бүх одоо загварыг нь бол гараад өгсөн байгаа. CSS-ийн бэлдээд өгсөн байгаа гэж. Тэгээд одоо index.jsx гэдэг файл дотор байгаа юм байна. За тэрэнд бүгдээ navbar-ыг бичиж эхэлцгээе гэж. Дараагийн алхмаар бид нар бол JSX-ийг ашиглаад бүрэлдэхүүнүүдийг хийж эхлэх болно гэдэг. За make sure to use named export. Бүрэлдэхүүнийг одоо экспортлох үедээ бүрэлдэхүүнийг нэрлсэн хэсгээ шалгаарай. HTML руу бас гаргасан импортлсон байгаа. Юунийг импортлох болно гэж. За тэгэхээр одоо ингэ бичиж үзье. Export function multiply and return за бас React функционал бүрэлдэхүүн нь том үсгээр эхэлдэг гэж. Яагаад гэвэл энэ нь энгийн HTML элементүүдээс ялгагдахын тулд юм гэдэг. За тэгэхээр энэ HTML-ийн шалгаад үзье. За ажиллаарай. Export хийгээрэй гэж за тэгвэл тэр үзсэн шүү дээ. Тэгэхээр export default navbar export keyword гэж гаргаж. За дэлгэсэн дээр хай гэж гарцсан байна.
За дараа нь болохоор за GSX-ийг ашиглан navbar бүрэлдэхүүнийг одоо хийж эхлэх цаг нь болсон байна гэж байна. За өмнөх хичээлүүдээр бичиглэлийн JavaScript зориулсан GSX бичиглэлийн өргөтгөлийг сурсан. За энэ нь болохоор HTML төстэй кодыг JavaScript бичих боломжийг олгодог бичих зөвшөөрдөг гэж байна. За энэ нь болохоор үүсгэх болон React бүрэлдэхүүний удирдах илүү амархан болгодог гэж. За ингээд GSX-ийг харагдах байлыг сануулсан юм жишээ гаргаж өгсөн байна. Тэгээд inside the navbar component nav гэдэг class name. За энэ сүүлийн бичсэн ингээд даалгавар нь. За тэгэхээр navbar дотор болохоор буцаах зүйл нь return nav element бичнэ. За үүний class name нь болохоор class name нь navbar гэх юм байна. За нэг хаад яагаад class name гэж бичдэг вэ гэхээр class гэж бичих орно. Яагаад class name гэж бичдэг гэхээр class нь болохоор JavaScript-д class зарлахад хэрэглэгддэг функц. Нөөцлөгцсөн үг түлхүүр өгч гэсэн гэж юм нэ. Тэгээд за энэ юу баха? Энийг өвчсөн яагаад үзье та? Слуулаад үзье. Next element-ийг буцаана гэдэг чинь тэгсэн чи би navbar гэсэн шүү дээ. За URL элементиндээ үсгье гэж байна. URL зөвлөл дараалал чагсаалтан гурван лист байх юм байна. За өмнө үтсэн нөгөө нэг хичээлүүдээ ярьж ирсэн. GSX гэж ямар React GSX гэсэн утгаар ашигладаг файлууд нь. Тэгээд class name нөгөө JavaScript хөр өгч байна. Class name гэж ашигладаг гэж. За give бол за энэ дээр class name-ууд өгөө гэдэг ч байна. Class name create an anchor. За энэ дээр нэг give за
хаягийг нь бичих юм байна. Хаяг нь чагт. Текст нь болохоор dash JavaScript-д шууд ингээд томоор бичээд болно л чинь классын нэр гэж гарч очиж юм ногоон өнгөтэй байгаа. Тэглхүүгээр шууд ингээд рендерлчиж байна. Стөрн дотор гэсэн элемент орсон болоо гэж байна. За энэ дээр дахиад нэг юу хийх маань за бүгдээ цагаан нэт чи цагаан нэт дээр чиглээд чи за тэгсэн чи виджет гээд гарчиж байна. За энэ сүүлийн цэс байна гэж ярьж байна. Энэ дотор баатан хийх юм биш үү? Баатан хийх юм байна. Баатан гэж бичээд баатан бичээд зээ. За баатны тус элемент гэжтэй. За энэ дээрээ area underscore expanded гэдэг attribute таад энэ attribute false сэтгүүрнө юм байна. Text нь апс гэдэг арах юм шүү. За area expanded шинэ чанар нь яадаг вэ гэхээр дэлгэц уншигчтай харилцуулна гэж. Дэлгэц уншигчийн хэрэглэгчтэй харилцана гэж. Энэ одоо баатан болохоор өргөдөж болох үз дидсийг бол барьж авнаа гэж. Одоо нөгөө нэг бүрэг эрдэс гэдэг байна шүү дээ. Дарахаар 3 ингээ хөндлөнцтэй дарахаар доош нь унждаг. Тийм зэг хийхин тулд энд нэ барбай шүү гэдэг сканер таних нь байна. За 3 дахь чагсаалт дотроо юу элемент нэмнэ гэж байна. За unordered list тэгээд unordered list. За элемент pop-up гаргаж ирэх тул энийг хийж байгаа гэж байна. За энэ дээр нь class name sub menu гэж юм байна. And array label of apps гинэ. За тийм бас өгч array label so apps array label юм аа гэж өгч. Тохондоо бол хэлсэн болоо. За 3 шинэ жагсаалт үүсгэнэ гэж байна. Юу ил дотор нэг бол үүсгээд за үүсгэж юм байна. Тэгээд юу илийн sub menu sub menu гэдэг байгаа. Sub menu байгаа. За inside за element дотроо гэж байна. За тэгэхээр энэ гэсэн үг.
За нэг anchor үсэг юм байна. Нэг anchor үсэг юм байна. Anchor үсэг юм байна. Тэгвэл href-тэй байж таарна. За href нь чагт гэдэг энэ хуудасууднаас дотроо элемент бичсэн төрөм бичсэн дээ. href-ийн элемент дотор за энэ зүг байгааг create нэг site list. За яг ингэсэн байж магадгүй юм байна. Биш ороод. Энд мараад ирсэн шүү дээ. Энд тестэлж. Тэгвэл элемент дотор өндөр нэг хай гэдэг юм чи та. Button. Апс гэдэг чинь энд гараад байгаа тийм. Апс гэдэг чинь энд гараад байгаа. Тэгээд тэр button-ын доор одоо юм шүү дээ тийм. Each юу болгон дотроо тавих юм биш үү? Элемент болгон элемент бүрт тавих юм байна. Тэрийн нэрийг болохоор гэсэн биш шүү. За бинго. За эдгээрийг дуусгасныхаа дараа текстүүдийн тавина гэж календар хийх хэлээ. За ийм дэдсүүд байх нь байна. За тэр нь календар гэж байх нь байна. Чат гэж байх нь байна. Имэйл гэж байх нь байна. Complete дээр харнаа. Одоо орсон шүү дээ. За ингээд дахин ашиглах боломжтой мега гэдэг нэр одоо менюний хэсгийг хийлээ.